Агаарын бохирдлын эсрэг дайнд ялахын тулд Хятадын засгийн газар ихээхэн хөдөлмөр гаргасан гэвч одоо хангалттай үр дүн харагдахгүй хэвээр байна. За Хятадын агаарын бохирдол хил давж Япон зэрэг одоо хөрш зэрэгэлдээ улсуудаа нөлөөлж байгаа тухай мэдээллүүд сүүлийн үед бас гарах болсон байна. За агаарын бохирдол нь одоо зүүн Хятадын тэнгисээр одоо дамжаад Японы баруун өмнөд одоо нутгуудад одоо ирж байна гэж Японы эрдэмтэд үзэж байгаа юм. За жишээлх юм бол одоо Нагасаки мужид гэхэд агаар дах одоо тоосон цэрийн концентрац нь одоо Хятадын одоо зарим нутгуудаа харьцуулахад 10 дахин бага байна. За энэ нь одоо хүний эрүүл мэндэд одоо шууд нөлөө үзүүлэхгүй гэж одоо мужийн захиргаанаас бол мэдгдсэн. За гэхдээ Японы засгийн газар энэхүү одоо болзошгүй одоо аюулаас сэрэмжлэн Хятадын талтай хамтран ажиллаж байгаамаа. Хятад улс бол манай улсын ойрын хөрш. За тэгвэл Хятадд үүссэн агаарын бохирдол манай улсад шууд нөлөө үзүүлдэг үү? Өмнөд хөршийн агаарын бохирдоос орж ирсэн өдөөлөл гэж хэлэх үедсээр тийм илээцүүд одоогор байхгүй. Ер нь бол байдаг нэг асуудал бол хэл дамсан агаарын бохирдлын тухай асуудал яригддаг. Хэл дамсан агаарын бохирдлын тухай бол одоо манай орны хувьд шар шорон шуурны тухай асуудал яригддаг. Хятад улсад үүссэн агаарын бохирдол манай улсад шууд нөлөө байхгүй гэж ус цаг өөр судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдэгдэж байна. За гэхдээ Хятад улсын эрх баригчид агаарын бохирдлоо тэмцэнэ гэсэн маш том зорилтыг эх 5 жил хэрэгжих мастер төлөвлөгөөнд оруулсан. За энэ бол мэдээж одоо Хятад улсын хөрс зэрэгэлдээ орнууд төдийгүй бүс нутгийн цаг агаарын нөхцөл байдал маш эерэг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой юм а.